За юу бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэг өнөөдөр энэ similar sounds гэдэг энэ адилхан сонсогддог дуунууд чимээнүүд гэх юм уу ийм нэртэй ийм видео хийж бодоод тэгээд хийсэн юм аа. Яг нь ерөнхий агуулгах юу гэхээр энэ адилхан сонсогддог дуунуудыг хооронд нь харьцуул сонсоо тэгээд үнэхээр адилхан сонсогдож байна уу эсвэл нэг нэгнээс санаа авсан байна уу, мелодиг нь авсан байна уу, одоо юу бөмбөрийг авсан байна уу, тэг airway-ийг авсан байна уу, одоо тэгэл acapella flow cadence одоо юу гэдгийг тэдрийн авсан үгүй тэр ерөнхийдөө нэг тийм адилхан дуурж байгаа сонсогч байгаа зүйлүүдийг хооронд нь харьцуулах санаатай видео тэгээд хийгэж бодсон юм аа. Тэгээд эхний одоо харьцуулах хоёр дуу болохоор энэ Justin Bieber одоо яваад байгаа Yummy гэдэг дуу болоо энэ нөө Drake-ийн Hotline Bling гэдэг хоёр дуу өгдөн шүү дээ. Тэр хоёрыг харьцуулж үзье гэж бодоод яагаад гэсэн гэхээр яг айгүй адилхан сонсогдоод байгаа юм л та. Тэгээд одоо бүгдээрээ хамт зэрэг сонсоод үзье. Тэгээ бас та нар бас юу гэж бодох нь доор бодол санаагаа комментээр өчээрэй. Тэгээ одоо тэр хоёр дууг харьцуул сонсъё. Yeah, you got that yummy, that yummy, that yummy, yummy. За ямар ч сайн хоёр дуу сонслоо. Тэгээ та нар юу гэж бодож байна? Адилхан байна гэж бодож байна уу? Үгүй байна гэж бодож байна уу? Би ямар ч дээр сонсож байхдаа айгүй адилхан сонслоо. Тэгээ дараа нь харин харж байгаа чинь энэ хоёрыг хооронд нийлүүлээд маш шийдсэн би видео өгсөн. Тэрийг бас давхар та нарт үзүүлээд яг юугаараа одоо тэр flow гэх юм уу, тэр одоо юу темп гэх юм уу, ритм гэх юм уу, нэг юм яг адилхан цаанаа адилхан дуурайдаг байхгүй. Тэрийг одоо нийлүүлээ хийсэн юуг нь бөөнөр одоо сонирх юм. You used to call me on my You used to Yeah Yeah, you got that yummy, that yummy, that yummy, yummy. Yeah, you got that yummy, that yummy, that yummy, yummy. Say that word, come on. And I know when that hotline bling that can only mean one thing. Say that word, come on. I know when that hotline bling that can only mean one thing. Say that word. За тэгээ та нар саяны нийлүүлээд хийсэн тэр миксийг сонссон баха. Тэгээд ерөнхийдөө мэдгүй надад л адилхан сонсдог байгаа. Тэгээд та нар юу гэж бодож чинь доор комментээр өчөөр. За тэгээд дараагийн харьцуулах гэж байгаа адилхан сонсогдоод байгаа хоёр дуу. Энэ дээр болохоор дуу л адилхан биш. Ерөнхий адилхан дуурайд байгаа нь юу гэж надад санагдаад байгаа. Тэгэхээр нөө airway одоо bass гэж яддаг шүү дээ. Тэр нь айгүй адилхан дуурайд байгаа санагдаад байна. Тэгээд энэ хоёр дуу нь болохоор нэг нь Drake-ийн Non-Stop гэдэг дууны airway гэдэг жоохон өөрчлөлт, Kick Clock өөрийнхөө Dove гэдэг дуун дээр оролцсон шиг санагдаад байна. За тэгээ одоо бүгдээр хэний Drake-ийн Non-Stop тэгээ Kick Clock хоёрын дуу сонсоод харьцуулж үзье. Problematic Productions. Yeah Hey, I'm running to the money. You know how I'm coming. За тэгээ та нар саний хоёр дуу сонссон багтаа харьцуулаад юу гэж бодож байгаа доор комментээр өчөөр. Яг миний хувьд бол тэр airway-ийн жоо өөрчлөлт хийсэн юм санагдаад байна. Гэтэ яг ерөнхийдөө хараад байх тэр хиний Drake-ийн Non-Stop-ыг болохоор тэр Memphis-ээс гаралтай T-Kid гэдэг beatmaker хийсэн. Тэнгүүд л яг хин Kick Clock ч болохоор өөрөө Memphis-ийн South-аас гаралтай одоо жинхэнэ гарч ирж байгаа 97 оны 23 дөрөвтэй рэпер шин залуу рэпер гэх юм те. Тэгвэл энэ яг T-Kid хоёлаа нөгөө Memphis-ээс гаралтай хамт хамтраад бас адилхан хэмжээний бит хийсэн ч бас магадгүй те. За тэгээд дараагийн адилхан сонсогдож байгаа. Яг адилхан сонсогдож байгаа ч гэж энд болохоор одоо шүүх хурлан болоо яваад байгаа. Тэгэхээр юу гэхээр Juice WRLD-ийн нөгөө Lucid Dream гэдэг дууны acapella-г нь болохоор 2006 онд энэ Yellow Card гэдэг хамтлагийн дуулсан Hollywood Died гэдэг энэ дууны acapella-тай адилхан хулгайлсан гэдэг одоо 15 сая доллар нэхэд өгснийх нь хойно ч гэсэн одоо ингэ нэхэд шүүгэрл болоо яваад байгаа юм байлээ. Тэгээд тэрийг бас яач давхар хэдүүлээ чеклээд ерөнхийдөө адилхан байна уу үгүй байна уу гэдгийг бас өөрсдөө сонсоод тэгээд өөрсдөө доор устай харилцсан дискшныг доор гүү энэ тэргээд
явчулс юу юм гэж бодоо. Тэг сонирхол гэж бодсон юм. Одоо дуу сонсож байгаа яа. Accidents out on the highway to somewhere they tell us about when we're young. Rescuers working to clean up the crashes before she can see what they've done. I still see your shadows in my room. Can't take back the love that I gave you. It's to the point where I love and I hate you, and I cannot change you, so I must replace you. За тэгээд та бүхэн саяны хоёр дуу сонссон баг. Тэгээд өөр ингэсэн дүүлэн төрсөн баг. Эсвэл сайн сонсоогүй бол ахиж бүтэн сонсоод үзээрэй. Би доор бүх линкийг энд доорсон бүх дуунуудыг харьцуулаад доор линкийг би хийчихье. Тэгээд энэ дээр үндэслээд бас давхар тэр YouTube дээр нэг хүн нөгөө Fruity Loops дээр мелодиор ингээ задлаад харьцуулаад хийцэн байсан. Тэгээд тэр юу сонирхолтой байх юм болов гэсэн үднээс одоо та бүхэнд салж сонирхуулъя, бас нэгээрээ өөр өнцөг шүү дээ, тэ. За тэгээ санийгаа бас сонсон бохол мэдхгүй. Миний хувьд бол ойрцогт хитэн нот мод одоо юун чи өөр ч юмсах санагдаад мэдхгүй. Тэгээ мэрэгжлийн хүмүүс нь мэдээд шүүх хурал нь болоод дуусах байлгүй. Энд чинь тэгээд нийт олж байгаа энэ дуунаас олж байгаа ашигын 85% тэр хинд өгдөг юм лээ шүү дээ. Өмцөн аяны эзэнд тэгээд одоо мөнгө олд юм уу мэдхгүй. За тэгээд дараагийн адилхан сонстоод байгаа ч гэж дээ. Энэ яг нь саяхан би энэ нэг адилхан сонсдог дуунд юу ингээд жоох юм бичээд таагаа авчихсан чинь Kendrick Lamar-ийн Bitch Don't Kill My Vibe гэдэг дууны бит нь юу юм чи өөр нэг юм Европ хамтлагийн дууны юу байсан бэ? Тэрийг яг одоо бүгд хайлт сонсч бүр яг улаан цайл байгаа юм л та тийм тэгээд. За тэгээд та нар саяны юуг сонссон баг тэгэл яг самплтаад авсан юм уу эсвэл ярьж байгаад авсан ч юм уу тэгээд хөрөлцөө яг ойролцоо цаг хугацаанд гарсан дууд л байлээ. Тийм тэгээд за дараагийн яг адилхан сонсогдоод байгаа дуу шал өөр л дөхтэй тэр нөгөө битний одоо мелоди гэх юм одоо юу гэх одоо битэн ч одоо өмцөн мелоди давхар ингээд сул орж идэг 3-4 өөр мелоди ч юм уу гэж байдаг ш. Тэнгүүл нэг тэднэрэн заримдаа энэ тэнд адилхан хоёр дуунд адилхан явж авах жишээний те санагдаад байгаа. Яг тэр адилхан сонсогч байгаа гэж одоо надад бодогдож байгаа дуу л тэр хэний флагийн элтлит гэдэг байгаа дууны битний мелодийн Gucci Mane Smiling in the Drought гэдэг дууны битний мелодитэй яг ойролцоо сонсогдоод лаагаан л да. Тэрнээс яг улаан цай дөөрэ жаас гэсэн юм байхгүй. Шал хоёр өөр биетэлтэй яг сонсвол. Гэтэ ерөнхийдөө тэр яг тэр нэг хоёр хонхол дуурайд байгаа юм да яг. Тэг яг та нараас давхар сонсоод үлдээ юу гэх нөө биш үгүй. Яг надад зүгээр адилхан сонстоод байгаа болоод болохоор тэгээд одоо бүгдээрээ сонсъё. Gato, Southside, 808, 10, 17, Wop. Why I'm the only nigga happy in the drought? It's time. It's time about the slap. За тэгээд та бүхэн сайн хоёр дуу харьцуулаа сонсон баг. Тэгээд юу гэж бодож байгаа доор комментээр өчээр. Миний хувьд л яг тэр хоёр хонхол ойролцоо сонсдоо. Бусад тэр өөрсөө нөгөө clap snare high hat одоо kick area үед бид яг өөр өөрлөлтөй явцсан байгаа юм л та. Тэгээ BPM нь жоохон нэг нь хурдан нөгөөх нь жоохон удаан ч юм. Гэтэ мэдхгүй.
бас сайн мэдэхгүй байна. Хүн гүтгэс хэрэгт орчих үедээ биш. За тэгээ энэний дараагийн хоёр адилхан сонстоод байгаа гэж одоо миний хувьд бол энэ акапелла адилхан байгаа байхгүй. Энэ дуун дээр болохоор юу гэхээр саяхан 2-3 сарын гарсны бас нөгөө Брэдийн З 12-ын дуулсан Mend Amor гэдэг дууны тэр тахилтан дээр явж байгаа акапелла Shaggy-гийн дуулсан нөгөө It Was Me яваад байгаа юм шиг санагдаад байгаа юм да. Тэгээд одоо бүгд тэр хоёр юу харьцуулаад сонсъё. Тэгээд та нар өөрсдөө сонсоод доор коммент дээр бичээрэй. Alright, honey came in and she got me red-handed, creepy with the girl next door. Picture this, we were both butt naked, banging on the bathroom floor. За тэгээ та бүхэн таны саяны хоёр дууг сонсоод миний юу яриад байгааг ойлгосон бол яг хоёр дуу шал хоёр өөр дуу л та. Mend Amor шал өөр биеттэй яг акапелл нь адилхан сонсогдоод байгаа юм да. Та нар юу гэж бодож байна? Доор комментээр өчөөрэй. За тэгээ энэний дараа яг зүгээр юу болгоод энэ дахиад одоо энэ З-гийн З 12-ийн нөгөө юу гэдэг дуу байдсан шүү дээ. Бүхий дээрээгээ дуу байдсан шүү дээ. Тэр чинь бас акапелла нь Жеколын дуу явцсан шүү дээ. Одоо мэдхэн мэдж байгаах тийм мэдэхгүй нь одоо мэдээд авах нь. Тэгээ одоо дууг сонсоо тэгээд баахан бүрээдүүд өөрөө хөрөж. Та нартай хайртай шүү. Тэ бүрээд хүүхдүүд гоё шүү. Айгу гоё том ацартай. За тэр дуугаас сонс. Бүхий дээрээ бэнгаадаа нэмэт бэнгасар тагараа инэтэк бэнгасар тагараа дэшин татат бэнгасар та Promise lights please, lights please. Turn off the lights. For now everything just seems so right. And how you make the darkness seem so bright. I'm feeling like things gon' be alright. За тэгээ та нар сайн хоёр дүү сонсоод дотроо харьцуулаад тий яатсан бах адилхан байна уу вэ гэдгийг мэдсэн бах тий. Тэгээ миний бодлоор л адилхан л байгаа юм да. Та нар тэгээ доор комментээр өчээрэй. За тэгээ энэний дараа адилхан сонсдод байгаа. Яг адилхан сонсгож байгаагаас ихэхээс гадаа бас нөгөө акапелла явцсан болохоор адилхан сонсогдоод байгаа нь юу вэ гэхээр хин нөгөө Гинжин Miss M2-ийн энэ мөчгөө дууны нөгөө M-ийн тахилтан дээр явдаг тэр нэг ихний хоёр бадаг л. Ихний бадаг тэр хиний Nelly-гийн Haat and Here гэдгийг нөгөө хүүхний хэсэгтэй аюу адилхан сонсогдоод байгаа. Гэхдээ яг зүгээр дуу угаасаа гоё дуулт энэ мөч тий. Гэхдээ яг тэр акапелла л адилхан байгаа гэдгийг яах вэ? Сонсохгүй тий. Одоо тэр хоёрыг зүгээр харьцуулаад сонсъё. Би бас яг худлаа сонсчих магадгүй тэгээд өнөрөө сонсъё. Baby, maybe not that you just my babe. За тэгээ саяны хоёр дүү та нар сонсоод яасан бах сонирхсан бах тэгээ яг миний хувьд л яг адилхан цаашаа ерөөхдөө тэр акапелла төстөөч гэх юм уу. Гэтэ мэдээгүй та нар яг доор коммент өчөхгүй бас зүгээр өөртөө зөхөөс юм би худлаа сонсоо гүтгээд байгаа ч юм уу. Тэ мэдээгүй дуун бол гоё дуу дуртай. Гэтэ тэр Эми тахилтны тэр акапелла ч юм уу одоо юу cadence юу гэх юм те. За нэг тийм. За тэгээ энэний дараа бас нэг адилхан сонсогдоод байгаа дуу гэсэн чинь нэг ийм дуу гэдэг юм байна шүү дээ. Цэлмүний хайр амлаач гэдэг дуу болсон чинь Adele-ийн Set Fire to Rain гэдэг дуутай аюу адилхан сонсогдсон байна. Тэгээд энийг бас тийм ингээд дамжуул сонсоод ингэсэн. Одоо тэгээ бөөнөрөө сонсоо үзье. Адилхан байна уугүй байна уу гэдэг. I let it fall, my heart, and as it fell, you rose to claim it. Don't do it, man. Чиний нахигу зат ачаар мэдрэн. За тэгээ саяны хоёр дүү сонссон байх. Миний хувьд бол яах вэ?
ерөнхий одоо юу гэх хундаам гэх юм уу одоо араам гэх юм уу ойролцоо сонсогдоод байгаа юм да. Тэгээд мэдхгүй одоо тийм мэрэгжлийн хүмүүс нь одоо мэдхгүй энэ одоо тэгээ та нар сонсоод юу гэж болж байна. Тэр нэг одоо миний бодлоор одоо юу гэдэг нэг гэрийн даалгавар хуулаа ихээр те ангийн хүүхд багш баригдахгүй хуулаараа ингэвэл нэг те даалгавруудын тоон боог нь урд хооронд нь оруулаад муухай очичээд зүгээр баригдахгүй онц авчдээ штэ. Тиймэрхүү юм болцсон юм болов. Гэтэ мэдхгүй бас хүн амт гүтгээд байгаа ч юм уу мэдхгүй. Тэгээ та нар доор коммент өчээрээ те мэрэгжлийн бүр мэддэг те албан ёсны хөгжимч хүмүүс байл те ийм тийм тайлбарлуулаас айгүй их баярлна. За тэгээ энэний дараа бас нэг адилхан сонсогддог гэж энд бол юу байгаа вэ? Нэг аян дээр бараг 2 дуу хийсэн юм аашин гэмээр. Тийм 2 монгол дуу байна тийм. Тэгээд энийг нэг нь болохоор флашын дуу нөгөөт нь BX-ийн дуу байна. Одоо тэрийг хальт сонирхох хэвдэл. This is my song. Yeah. Jesus trainer. 남아가 버트 trainer. За тэгээд та бүхэн саяны 2 дуу харьцуулаа сонссон байх яг тийм. Миний хувьд болохоор тэр нэг дуунд явж байгаа үндсэн тэр төгөлдөр хуурын мелоди тэр аялгуул тэр дан гал адилхан сонсогдоод нэг жоох удаан нэг жоох уртан тэгээд хоёр талдаа өөр сентимент хийгээд те янз бүрийн плаг юу байдгийг ингээд явцсан юм шиг санагдаад байна. Гэтэ мэдхгүй бас та нар доор юу гэж бод бичээрээ хүн амт бас гүтгэж гэж юм билээ. Шүүх дуутахт бит. За тий ингээд тэгсэн чинь ийм байна. За яг нэгэндээ ижилхэн биет байлаа гэсэн чинь энэ бахад адилхан сонсогдох биш юу байгаа байхгүй. Аль дээр одоо 2000 оны их мэхэр машин уруулан бодог гэдэг хамтлаг байсан шүү дээ. Тэрний юу гэдэг дууг чамгүйгээр гэдэг дууны үг болсон чинь Tony Braxton-ы нөгөө дээр тухайд хит болсон Unbreak My Heart гэдэг одоо юу гэдэг зүрхийг минь битий юу гэх эвдрүүлээч гэх юм. Юу хүн битий зүрхийг минь эвдээч гэж юм. Жишээ буцаагаад эвлэрүүлээч гэж юм. Мэдгүй за нэг тийм дуу тгсэн чи үг нь хараа үгийн зүгээр орчуулаад дуулгацсан байхгүй. Одоо тэгээд тэрийг яг юу яриад байгааг одоо бүр харуулъя. Don't leave me in all this pain. Don't leave me out in the rain. Come back and bring back my smile. Come and take these tears away. Зовлон донд намайг чигүү архиач зогсолтгүй арх барандгүй архиач иргэн ирж нэмсэлийг минь өгөөч иргэн ирж нөлөмсийг минь арчиж За тэгээд та бүхэн сайн 2 дуу сонссон бах. Тэгээд яах вэ? Орчуулад ингээд улаан яах тавьчихсан ч гэсэн угаасаа гоё дуултаа. Тэгээд хүүхд насны дурсамж сэтрээс тухайн ах эгч нар бол бүгдээрээ сайн мэдж байгаа. Яг 2021-өөс ах эгч нар. За тэгээд энэний дараа болохоор адилхан сонсогдтоо биш. Бас яг энэ дээр бас дөрүүлээд энэтэй улбаатай ч юм уу. Тэр Фризон хамтлагийн зүүдний дагнд иддэг дуу чинь Японд юу эсвэл японочууд манус бас гуссан уу гэдэг асуудал. Тэрийг яг мэдхэн мэдж байгаа. Би энийг харин сая 2 сарын өмнө мэдэж авлаа. Тэгээд бүр гайхаад тэгээд нөгөө агуу нөгөө тэ нөгөө мондөг Фризон хамтлагч нөгөө ганц зүудний дагн дуун тэ сор улсан дуунууд тань ч одоо гадны дуу тэгээ үгийг орчуулсан байвал яна тэр Япон хэл мэддэг хүн байвал тэ үгийг сонсоод үгийг орчуулсан байна уугүй вэ одоо бас аль нь альнаасаа хуусан гэдгийг бас сайн мэдгүй л байна л да. Бас тэгээ тэр яг мэдэх мэдж байгаа мэдээг нь одоо хальт сонирхоод сонсоод авчээ. 今慰める言葉より君の寂しげな顔が遠くに映る夕日の中でこの胸を閉ざしてしまう
За ингээд та бүхэн саяны Япон дуу сонсоод Фризоны зүүдний дагнтай ямар адилхан баг гатарсан баг. Тэгээд яг би бол аль нь альнаас гусныг сайн мэдэхгүй байна. Тэгээд энийг сайн мэддэг хүн, мэдээлэлтэй хүн байвал доор гоё бичээд Япон хэлтэй хүн байвал үг мөг нь орчуулад ингээд тэгсэн чиг үг нь адилхан байж таарах үедээ бурхан багш байна. Тийм тэгэл ерөөдөө тэгэл хараад л хат хэн төрүүлээл те гадны гоё кино дуу хөгжим одоо аль ч улсын чи тухайд интернет байхгүй те зураг телевиз одоо радио тэр кабелийн телевиз сайн ингээд хөдөө орон нутгад юу гэх хотод л анх байсан шүү дээ. Тийм тэгэл төрүүлээ үзэн арцсан одоо тэгэл нөгөө зүгүүдтэй тэр кино минь одоо хүртэлтэй сүүлдээ одоо энэ комеди момеди чинь тэгэл гадныхны юмыг орчуулаад монгол хөлснөр хөрсөн дээр буулгаал яриад лах шиг л байгаа да. Тэр Орсын бас комедигийн тэр юм уу шторк яваал тэр мөр нь мэдэхгүй. Ямар хүний нэр хэлээд л тань шүү дээ. Мэд хүмүүс нь мэдж байгаа. Тийм гэх мэгчлэн тэгэл төрүүлж сонсоод кино үзэл байдаг. Ном мөрөл тэгээ битсэн байх үү дээ. Бурхан багш минь. За тэгээ яах вэ? Тэгээ миний хэлэх гээд юу гэхээр энэ дүүг хайгаад байсан. Энэ юг битлэх гээд ингээ хайжсэн чинь Люминогийн ухралт урагшаа гэдэг дуу гэдэг юм байна. Тэгсэн энэ дууны ай өгүүлж байгаа flow, cadence, одоо ритм бүх юм яг 92-оос 95-6 оны хооронд одоо Солонгост хит болж байсан. Sotaji and Boys гэдэг хамтлагийн Come Back Home гэдэг юм дууны бүх юмыг аваад ингээ хийсэн байсан байна. Тэгээ яг Sotaji гэдэг хамтлаг бол угаасаа ерөнхийдөө K-pop-ын үндсэн суурийг тавьсан гэж хэлэхэд алддаггүй тийм хамтлаг юм байлаа л дээ. Жохон судалгаа хийсэн чинь тийм. Тэгээд одоо тийг энэ хоёр дууг харьцуулж сонсон хэдүүлээ. За тэгээ та нар сайн хоёр дуу харьцуулаад сонссон баг тий. Угаасаа нэг нэгнээс улаан цай копицсан үгэн л өөрлөх ус шиг. Гэтэ яг тий энэ дууг бол угаасаа юу юм бэ лээ. Анхны бүр самплдэж одоо юу санаа авсан гэвэл энэ солонгосчууд анх санаа авсан гэвэл тэр 93 онд гарсан нөгөө хиний Cypress Hill-ийн Insane in the Brain гэдэг дууны тэр 808 тэр ерөнхий функцийн авангуутлаа манайд өөртөө солонгосоор госаацсан. Одоо тэрийн хэдэл зүгээр хальт сонсчээ. Хальт. Тэгээ та нар сая үтсэн байх. Ерөнхийдөө тэр цаана одоо баас тэр дүн гэдг нь яг гоос. Тэгэл үгэлж байгаа тэр хамраа чимэгцэн юм шиг нэг хамраа хамранд битүүр зүүн шиг өглөө те. Яг л тэгээ яах вэ солонгосчууд өөртөө хөрсөндөр буулгаал хипхоп гэдэг анх хийж мэдтгүү тэр солонгост ардчилсан солонгост ингээл оруулж ирсэн.
тэгсэн Монгол Люминогийнхан харшихгүй. Гэтэ угаасаа энэ дуунаас олж энэ хамтлаг болохоор юу юм бэ лээ? 92 онд байгуулагдаад 96 онд тарсан. Тэгээ цаанаас бас давхар нөгөө засгийн газраас нэм хамаагүй юм янз бүрийн хүүхдээ янз бүрийн гадны урсгалын барууны урсгалыг хит ингэж яасан гэж бас яаж майжсэн зөрчлөлтөд тулгарч л байсан юм байлээ. Тэгээд яг хуу энэ Сётэжин Boys гэдэг энэ хамтлаг нь болохоор 3 гишүүнтэй. Сётэжи, Ли Жуно, Ён Хюн Сок гэдэг 3 гишүүн энэ 3 ахаас бүрддэг. Тэгээд хамтлаг 96 онд тарахад одоо энэ Ён Хюн Сок гэдэг энэ ах уу болохоор өөрийнхөө тэр YG гэдэг лейблийг одоо энэ Солонгосын тэр юу лээ тэр Big Bang 2NE1 тэр Blackpink гэдэг тэр хамгийн шилдэг хамтлагуудыг гаргаж ирдэг энэ студ одоо лейблийн гэнэ тэрийг анх зохион байгуулсан хүн юм гинэ. Тэгэнгүүт л эднэр л яг хаа ерөөхдөө тэр Netflix-ийн тэр Explain дээр яг хаа яриад байсан л да. Тэр K-pop дээр болохоор тэр анх суурийг тавьсан K-pop-ын тэр ер нь суурийг тавьсан хүн бол энэ Сётэжи гэдэг энэ ах уу болохоор түүхэн юу юм бэ лээ 10 жилийн төгсөөгүй 8 дугаар ангидаа сургуулиасаа гарангуутлаа анх метал рок хамтлаг байгуулаад дуулж ирсэн байгаа. Тэгээ хамгийн анх энэ Солонгос улсын урлагийн тайзан дээр хамгийн анх эрэгтэй хүн юпг одоо тий палаж одоо юм өмсч гарсан, скерт өмсч гарсан хамгийн анхны хүн болсон гэж тэгдэг юм байлаа. Тий тэгээд ер нь их олон талын авьяас тийм ах уу тэгэл одоо нэг метал юунд тоглолдог юм уу яа тий хаач гэдэг. Тийм тэгэл ийм дуу байсан юм байлээ. Тэгээд одоо ингээ хараад байхад бас давхар нэг адилхан яг адилхан хэд хэцүү ерөнхий хундаам нэг тийм функц нь адилхан сонсогддог. Яг тухайд хийд болж исэн. Финклийн хамтлагийн дууг Минжээ ихч маань гусаа хийсэн байдаг юм да. Тэгээд яг хөө тэгээ одоо тэрийг хэдүүлээ сонирхож үзье. Яг гуссан байна уугүй гэдэг. Миний хувьд гусцсан. Тэ. 당신은 모르실 거야 얼마나 사랑했는지 세월이 흘러가면은 그때서 뉘어질 거야 За тэгээд та нар саяны явсаныг сонссон байх тэгээд мэдхгүй миний би лав сонсохдоо нэг функц нэг тэр юм нь адилхан л байгаад байгаа юм да. Бүр яагаад ч юм бүр. Тэгэл адилхан байгаад байгаа юм да. Та нар юу гэж бодож байна? Доор комент ирээч. Эсвэл дөхөн гүжирдээд ч юм уу. Минжээ ихч үзчихвэл те. Миний юу хэлгээд байгаа? Игүү сайн мэдж байгаа да. Нэрээс та. За тэгээ байдсан чинь одоо яг одоо тэгэл тухайн үеийн тийм дээр үеийн хамтлаг дуучид угаасаа Солонгосоос яадсан. Зөндөө яадсан одоо тэг хүн болгоны дурдаад бичээд байл энэ бичлэгч одоо цагийн бичлэг болох гэдэг юм аа шүү дээ. Яг одоо олонний танил сайн мэддэг одоо орчин үеийн хүмүүс мэдхгүй ч юм уу. Дээр үеийнх нь бас мэдсэн зарим мэдээгүй ч юм уу. Тэ нөгөө Монтропийн Тэнгисийн ирэг дээрх 247 гэдэг дуу чинь Солонгосын Турбо гэдэг хамтлагийн дуу байсан юм байлаа шүү дээ. Тэ. Бүр акапелла тэр ерөөсө бүх юм баг яваад байгаа юм байна.
Гэтэ яга зүг манай тэнгисийн ирэг дээр 2 4 7 бол угаасаа гоё дүү. Тэгээ сонсохоор ингээ хүүхднаа санаанд ороод ингээ та FMS ингээ кассетэн дээр бичиж авч ирсэн хүртэл сандын тэгээ үгийн чэйжлээд за тэгээ хамгийн сүүлд одоо орсон гэх юм уу юу гэх юм те адилхан сонсогддог ч гэжтэй баг. Тэгээд яг нөгөө солонгос охтуудын хамтлагаас тэгээ битийн аваад дуу хийсэн тэр нөө дөрөв зүг янгийн захаа гэдэг дуу чи 2000 оны дундуур байна уу сүүл хавцаа гарсан дуу шүү дээ. Тэгэхэд Baby Ox ч бүр 90-д он гарсан. Яг жоон сүүлд яасан ч юм уу шимд. Яа тий тэрийг хальт сонсч тэгээ одоо видеого дуусгах юм чинь бүр солиороод 30 40 минут болох ч тий. Тэгээ тэрийг сонсоод дуусгая да. 집으로 활동 일어났습니다. 베이버스 테러. За тэгээд ямар ч байсан ингээ та нар сонссон багтай адилхан биттэй. Бит үл адилхан. Тэрнээс янгийн захиал угаасаа гоё дуу шүү дээ. Тэгээ за тэгээ ингээ видео дуусчин. Ерөнхийдөө тэгэл хараад бах те хин төрүүлээд одоо сонсоод үзээд хараад мэдээд бусдаасаа яатсан тэгэл одоо жоохон санаас идэл аваад яач гэх юм. Эсвэл одоо би буруу сонсоод хүн амтэн гүтгээд байгаа ч юм уу. Тэгээ та нар бас доор бүгдээрээ юу гэж бодож байгаагаа энэ дуу болгон дээр өөрсдийн саналаа комментээр бичээрэй. Би бас хүн амтэн гүтгээд бас хүн амтны нэр төрд бас халдаатч бас байж магадгүй. Гэхдээ баг хувь нь бол хамаагүй баг баха. Ерөнхийдөө тэг улаан цайн гүжирдээд улаан цайн те хейт хийгээд оромжлоод байгаа юм бол байхгүй. Та нар бас давхар анализ хийгээд надтай хамт ингээ яваарай. Тэгээд өөр бас адилхан сонсогддог гадаад дуу Монгол дуу ч юм уу хоорондоо адилхан сонсогддог гадаад дуу хоорондоо адилхан сонсогддог Монгол дуу мэдэж иддэг бол бас тийм доор комментээр өчөөд тэрийн дараагийн юунд бас хавсаргаад юу хийж болно шүү дээ. Тийм видеоч болно шүү дээ. Одоо Кузагийн бол бас зөндөө дуу байгаа да. Тэр болд молтой BAT мэл оруулаагүй шүү дээ. Тийм тэгэл яах болох байлгүй дээ. Тийм тэгээд үдсэнд баярлалаа анхаарал тавьсанд баярлалаа. Тэг удахгүй уулзцаая.